нийслэлийн засаг даргын тамгын газраас үзүүлж байна. Иргэдийн оролцоотой эрхцвийн шинтгэлийн жил. Улаанбаатар хотын агаарын бохирдол, утааны асуудал нийслэлчүүдэд аль хэдийнэ шинэ сэдэв биш болсон. Олон жил яригдсан ч өнөөдрийг хүртэл иргэн бүрийн толгойн өвчин хэвээр. Өнгөрсөн сард л гэхэд нийслэлийн агаарын бохирдлын хэмжээ хүлцэх хэмжээнээс 4-7 дахин их байна. Хотын энэ их утаа агаарын бохирдлын аюул гамшигын хэмжээнд хүрч бидний эрүүл мэнд үр хөвгөдөд занал хийсээр байгааг Монгол улсын ерөнхийлөгчөөс эхлээд үндэсний аюулгүй байдлын зөвлөл хүлээн зөвшөөрлөө. Монгол улсын шийдвэр гаргадаг дээд түвшний бүх байгууллага албан тушаалтан 3 зүйл дээр маш тодорхой ойлголттой боллоо. Нэгдмэл байр суурьт. Энэ бол их зөв. Нэгдүгээрт Улаанбаатар хотын энэ агаарын бохирдол орчны бохирдлыг гамшигын түвшинд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрье. Утааг арилгаж агаарын бохирдлыг бууруулах талаар сүүлийн 10 гаруй жилд ярьж 4-5 засгийн газар дамжин 200 орчим тэрбум төгрөг зарцуулсан ч үр дүнд хүрээгүй. Сая гаруй хүн амтай дэлхийн томоохон хотуудын нэг тооцогдох болсон Улаанбаатар хотыг мөхөөж байгаа энэ л асуудалтай хотын өдөрлгүүд дөрвтэй тэмцэж эхэллээ. Хилээд өнгөрөх биш хийж хэрэгжүүлэхээр зоригтой шийдлүүдийг гаргаж эхэллээ. Шийдэл 1. Нийслэлчүүдийн толгойн өвчин болсон агаарын бохирдлыг үүсгэгч хамгийн том хүчин зүйл нь гэр хорооллын утаа. Гэр хорооллын замбраагүй тэлэлтийн шалтгаан нь орон нутгаас нийслэлийг чиглэсэн шилжилт хөдөлгөөн. Хөдөөнөөс хот руу нөх иргэдийн цуваа хөвөрч яндангийн тоо нэмэгддэг байдлыг зогсоохоор нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2017 оны 1-р сарын 9-ний өдөр захирамж гаргалаа. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах зайлшгүй шаардлагатай болон Улаанбаатар хотод орон сууц худалдан авснаас бусад хөдөө орон нутгаас нийслэлд байнга оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2018 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд түр зогсоосгоо гэж тусгажээ. Эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн хуулиар олгогдсон иргэдийн язгуур эрхийг хангах зорилготой юм. Энэ захирамжаа гаргахтаа бол би Монгол Улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсэг, 16-р зүйлийн 2 дахь хэсэг, засаг захааны нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, гамшигаас хамгаалах тухай хууль, хот байгуулалтын тухай хууль, газрын тухай хууль, стандартчлал тохирлын үнэлгээний тухай хуулиудын холбогдох заалтуудыг баримтлсан. Үндсэн хуулийн ганцхан заалтыг дурдахад бол энд бол Монгол улсын иргэн бол эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэсэн заалт байж байгаа. Тэр хүнд хамгийн эхлээд эрүүл аюулгүй орчинд амьдрах энэ эрхийг хангах учиртай. Нийслэл хотын сая 300 мянган хүн энд оршин сууж байгаа анч шинээр шилжиж ирж байгаа ч ялгаа авахгүй бид хүн энэ гамшигт байдалд нэрвэгдэж байгаа. Энэ хүн бол Монгол улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байгаа. Тийм учраас энэ захирамжийг гаргасан. Энэ Улаанбаатар хот чинь таныг ирэхэд таны эрхийг эрх чөлөөг илрүүлэх боломжгүй болчлоо. Тийм учраас та одоо төр хугацаагаар байзанж байгаа чи тэр өөрийнхөө ажлын байртай эрүүл аюулгүй орчинд амьдарч байгаасаа гэсэн хязгаарлалтыг л тавьж байгаа. Нийслэлийн засаг даргын 2017 оны А17 дугаар захирамжийн дагуу Улаанбаатар хотод удаан хугацаагаар буюу 180 хоногоос дээш хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай. Дээрээс нь Улаанбаатар хотод орон сууцны өмчилж авах буюу зээлээр орон сууцтай болж байгаа иргэд маань шилжилт хөдөлгөөний бүртгэлээ хийлгээд Улаанбаатар хотын иргэн ирэх боломжтой байгаа. Тухайн иргэн маань өөрөө улсын чанартай эмнэлгүүдээс удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай гэсэн магадaltaй юмнуудаа авчираад дээрээс нь орон сууцтай холбоотой төрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээг манай бүртгэлийн байгууллагад үзүүлээд шилжилт хөдөлгөөнөө хийлгээд Улаанбаатар хотын иргэн болох боломжтой байгаа. Улаанбаатар хотод жил бүр 20-с 34 мянган иргэн шинээр шилжин ирж байна.
Тухайлбал 2010 онд л гэхэд шилжин эргэсдийн тоо сүүлийн 10 жилд хамгийн өндөр буюу 39701 хүн байжээ. 2014 онд 31356 хүн нийслэл шилжин ирсэн бол 10009 хүн хөдөө орон нутг руу шилжин явжээ. Харин 2015 онд 30297 хүн Улаанбаатар хотод шилжин ирж 11702 хүн орон нутг руу шилжсэн байна. Шилжин ирж байгаа эдгээр иргэдийн дийлэнх нь төлөвлөгдөөгүй, төвийн шугамд холбогдоогүй гэр хороололд амьдарч байна. Замбраагүй энэ тэлэлтэд тэмцэх хотын даргын захирамжийг үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 1-р сарын 10-ны өдрийн өргөтгсөн хуралдаанаар хэлэлцээд иргэдийн эрх ашигыг дээдэлсэн үндсэн хууль зөрчөөгүй шийдвэр гэж үзлээ. Энэ Улаанбаатар хотын орчинд амьдрна гэдэг бол аюултай орчин болчихж байгаа. Нөгөө эрүүл орчин биш байхгүй юу? Аюултай орчин. Тийм учраас аюултай орчин байгаа бол энд хязгаарлалт хийхээс өөр аргагүй. Энэ бол үндсэн хуулийн дагуу авч байгаа арга хэмжээ. Захирамж хэрэгжих хугацаанд Улаанбаатар хотоос хөдөө орон нутг руу шилжих боломж иргэдийн өмнө нээлттэй. Хөдөө орон нутагт ажиллаж амьдрахаар явж байгаа иргэддээ тухайн бүс нутагт газар олгох, малжуулах, ажлын байраар хангахад төрөөс анхаарахар боллоо. Иргэдийг орон нутгатаа буцааж шилжиж очихт нь бол тодорхой хөтөлбөр хэрэгжүүлэхээр бол засгийн газар дээр ярьж байгаа. Тэгэхээр аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй урал засаг даргаанаар хамтарч ажиллаад жишээлбэл тухайн аймгийн аль сумаас хичнээн хүн энд ирж амьдраад жишээлбэл энд ирээд өвчлөлийн ийм утаан дунд амьдраад байгаа юм. Энэ бас орон нутгатаа очиж амьдрах хүсэл сонирхол байна уу гэдэг дээр хөтөлбөр гаргаад хэрвээ орон нутгатаа очиж ажиллана гэвэл ажлын байраар хангах, газар олгох, мал олгох гэдэг юм ийм хөтөлбөр хэрэгжүүлж ажиллах бас ийм хөтөлбөр засгийн газар дээр боловсруулна. Энэ дээр бол манай нийслэлийнхэн бол аймагуудынхаа засаг даргаантай хамтарч ажиллаад бас ийм ажлыг зохион байгуулна. Ягаад гэвэл энэ хүний эрүүл мэнд хортой нөхцөл байдал үүссэн энэ бүсээс бол хүмүүс шилжиж явах учиртай. Улаанбаатар хот жалгаа авахгүй бас тодорхой бүсүүдээр өөрийнхөө нутаг дэвсгэр дээр налах багнуур баг хангаар руу иргэдэд нүлгэж тэнд нь ажиллаж амжих нөхцөл болцоог бүрдүүлэх зайлшгүй шаардлага байна. Шийдэл 2. Улаанбаатар хотын суурьшлийн бүсийн хязгаарыг тогтоох тухай захирамж гарлаа. Улаанбаатар хотын суурьшлийн бүсийн хязгаарыг 35206 га талбайгаар тогтоож улаан шугам татжээ. Улаан шугам татсан буюу суурьшлийн бүсийн тогтоосон хэсгээс гаднах хэсэгт шинээр гэр хороол төлөвлөж шинэ суурьшлийн бүс бий болгохгүй. Харин Багнуур, Багхангай, Налайх, Төв аймагт шинэ суурьшлийн бүс бий болгохоор төлөвлөж байна. Улаанбаатар хотын хувьд бол шинээр суурьшлийн бүсийг сая хотоос гадагш ойролцоох газрууд дээр ерөнхийдөө судлаад бий болохоор ингээд явагдаж байгаа. За улаан шугамын хувьд бол Улаанбаатар хотын иргэд хөдөө орон нутгаас Улаанбаатар руу олноо суурьшиж ирсэнтэй холбогдуулаад энэ хүн амын ачаалал нь хэд ихсээ. Тэгээ иргэд бол орж ирэхээр бол дандаа Улаанбаатар хотод зөвшөөрлгүй байгаа. Боломжгүй ийм газрууд дураараа ингээд бус. Жишээ нь өндөр хүчтэй хамгаалтын бүстэй, үерийн далан, за мөн өндөржилт ихтэй газар налуугийн коэффициент нийтэрсэн ийм газруудаар бууцсан байна. Эдгээр газрууд дээр бол бас иргэдийнхээ өөрсдийн ая тухтай амьдрах нөхцөл, за боломжгүй жишээ нь өндөр хүчтэй доор байгаа айлд бол магадгүй өндөр хүчтэй ам зүрийн цахилгааны энерги байнга хортойгоор нөлөөлөх энэ нөхцөл байдлуудыг хараад бид нар сая улаан шугам татсан. Тэгэхээр энэ улаан шугамаас гадагш буусан айлууд бол үндсэндээ бид нар газар эзэмших хэргийн зөвшөөрлийг олгохгүй. За мөн ямар нэгэн төрлийн үйлчлэгээр хангахгүй гэсэн ийм чиглэлийг барьж байгаа. 410 мянган га талбайд бол нийслэлийн эдбэр газар байдаг. За үүнийхээ бол одоогийн байдлаар 35206 га газар дээр бол суурьшлийн бүстэй. Тэгээ сүүлийн жилүүдийн практикаар үзэхэд бол манай нийслэл хотын суурьшлийн бүс нь хэдийгээр нийслэлийн ерөнхий төлөвлөгөө байдаг боловч гэр хорооллыг хэмжээ хязгааргүй тэлэх маягаар явж ирсэн. Тэгээ суурьшлийн бүсийг ямар нэгэн төлөвлөлтгүй хин нэгэн дүүргийн засаг даргын захирамжаар гэр хорооллыг тэлж байгаа байдал өнөөдрийн Улаанбаатар хотын агаарын бохирдлын энэ гамшигт байдлын хэмжээнд хүрэхэд бол маш хувь нэмэр оруулсан. Тийм учраас өнөөдөр энэ захирамжаараа 1 сарын 9-ний өдрөөс хойш энэ 35206 га газрынхаа хэмжээг тогтоогоод түүний эргэлтийн цэгүүдийг тогтоогоод энээс цаашаа гэр хорооллын суурьшлийн бүс байхгүй байхаар бол тогтоож байгаа. Үүнээс хойш бол Улаанбаатар хотод нүүж ирээд
аль нэг гэр хорооллын хамгийн захаа хорооллын захад уулын ингэр жалга амд гэр бариа сууршдаг энэ байдлыг бол эцэс болгоно гэсэн ийм зөвлөж гарч байгаа. Шийдэл 3. Нийслэлд агаарын бохирдлын дөрвөн бүсчлэлийг тогтоолоо. За нэгдүгээр бүс бол хамгийн их одоо бохирдол үүсгэгч бүс болоод байна. Ялангуяа одоо бас манай гэр хорооллын хамгийн өндөр одоо бохирдол агаарын бохирдолтой хэсэг хамрагдж байгаа. Агаарын чанарыг сайжруулах нэгдүгээр бүст сонгон хайрхан дүүргийн 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 19, 23, 24, 25, 26, 27, 28, 30, 31-р хороо. Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 9, 17, 19, 21, 22, 24, 27-р хороо. Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18-р хороо болон Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18-р хороо буюу нийт 51 хороо багтсан байна. За хоёр дахь бүс бол 21 хороо байгаа. Бас арай бага зэргийн бохирдлыг үүсгэж байгаа. Агаарын чанарыг сайжруулах 2 дугаар бүст сонгон найрхан дүүргийн 1, 20, 22, 32 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 8, 10, 12, 13, 14, 16, 23, 28 дугаар хороо, Хан уул дүүргийн 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 16 дугаар хороо буюу нийт 21 хороо багтжээ. Цаашдаа ер нь түүхийн нүрс хэрэглэхийг хориглоё гэж. Гэхдээ мэдээж цаг хугацааны хувьд бол тодорхой боломжийг олгож иж энэ асуудал бүрэн одоо түүхийн нүрс түлхэхгүй байх чиглэл рүү хандна. Түүц, дугуйц сур, за мөн одоо гутал засвар, за мөн аж ахуйн нэгжүүд байгаа шүү дээ. Зөвшөөрлөө авчаад арай нэг ажил нь эхлэх байгаа. Энэ одоо хашаанда хэд хэдэн айл буулгачаад манаач одоо хэлбэрээр байлгаж байгаа. Утаа үүсгэхгүй та бүхэн маань түүхийн үрсдүүлж энэ агаарын бохирдлыг нэмэгдүүлэхгүй. Цаашлаад та бүхэн дулаана одоо бусад байгаль орчин дээлтэй энэ одоо технологиор шийдэ гэсэн ийм одоо шаардлагуудыг тавьж эхэллээ. Агаарын чанарыг сайжруулах 3 дугаар бүст Баянгол дүүргийн 9, 10, 11, 16, 20, 21, 22, 23 дугаар хороо буюу нийт 8 хороо багтсан байна. За 4 дугаар бүс бол 100% орон сууцны хороод хамарч байгаа. За энэ 4 дугаар бүсийг бол үндсэндээ бид нар хяналт тавих бүс буюу нэг ч одоо суурин агаар бохирдуулагч байхгүй гэж. Агаарын чанарыг сайжруулах 4-р бүст сонгон найрхан дүүргийн 12, 13, 14, 15, 16, 17, 18, 29 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 1, 3, 6, 7, 15, 18, 25, 26 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хороо, Баянгол дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 12, 13, 14, 15, 17, 18, 19 дугаар хороо болон Хан уул дүүргийн 1, 2, 3, 15 дугаар хороо буюу нийт 49 хороо багтсан байна. Энэ 4 дугаар бүст бол та хэрвээ үйлчлэгээ бусдад үзүүлж ашиг олох гээд байж байгаа бол дулаан одоо гаргах төхөөрөмжөө өөр хэлбэрээр шийднэ. Газар байна уу? Захилгаанаар байна уу? За одоо бусад хэлбэрээр шийдэ гэсэн ийм одоо шаардлагыг тавьж хяналт тавина. Энэ бүсүүдэд хэрэгжих журмыг хэн хянах юм бэ гэхлээр энэ захирамжинд зааснаар бол мэрэгжлийн хяналтын байцаагчид бүгд бол агаарын бохирдлын чанарын байцаагч болно. За нэгдүгээр, хоёрдугаарт энэ ажилд бол төрийн бас байгууллагууд оролцсноо. Байгаль орчин чиглэлээр үйл ажиллагаа төрийн бас бол гуравдугаарт иргэдийн оролцоотойгоор хяналт тавих хэрэгтэй. Тэгээ өнөөдөр энэ агаарын бохирдлын асуудал үнэхээр одоо зөвхөн одоо тодорхой хэсгүүдэд бол хэд дахин ихсэл нэмэхгүй дам нөлөөнд автдаг бүсүүд гэж байна. Улаанбаатар хотын төв хэсэг хэдийгээр одоо гэр хороол байхгүй, орон сууцны хороол бол офсууд байдаг ч гэсэн Улаанбаатар хотыг тойрсон гэр хорооллын утааны дам бохирдлолтод хамрагдж байгаа учраас энэ бүсүүдийг бол шинжилэн тогтоож байгаамаа. Агаарын бохирдол үүсгэж байгаа өөр нэг их үүсвэр болох автомашины утааны асуудлагч шийдвэрлэхээр хотын удирдлагууд ажиллаж байна.
Утаа их ялгаруулдаг автомашиныг Улаанбаатар хотын төвийн замын хөдөлгөөнд оролцуулахгүйгээс гадна цаашдаа хайбрид буюу хосолсон хөдөлгүүртэй автомашиныг нийтийн тээвэрт явуулахаар төлөвлөж байна. Насчид өндөртэй болсон нийтийн тээврийн хэрэгслүүдийг үе шаттайгаар хайбрид болон газ систем рүү бид шилжүүлэхээр зорж байна. Ямар ч байсан бид нар эхний ээлжинд 300-аад дунд оврын нийтийн тээврийн автобусыг одоо Бүгд найрамд Солонгос улсаас авахар одоо ярилцж байгаа. Энэ хүрээндээ бид эхний ээлжинд уг техникийг гибрид газ хослол байхаар бид нар техник үзүүлэлтүүд энэ бол тэгж өгсөн байна. Автомашины үзлэг шал онцлогоо эхэлж байгаатай холбогдуулаад энэ асуудал бол нэлээд чангаар хурцаар тавигдана. За тээврийн хэрэгслүүдийн техникийн үзлэгт утаа ялгаруулж байгаа автомашинуудыг бол тээврийн хэрэгсэлд оролцуулахгүй байх гэдэг энэ шаардлага бол сайн тавигдж байгаа. Нийслэлийн тээврийн газрын даргын тушаалаа батлагдсан ажлын хэсэг сая сар гараа ажилласан. 2016 оны 10 сарын 26-наас эхлээд 11 сарын 20-д гартал ажилласан байгаа. Энэ хүрээндээ нийт 94 автобусанд одоо утааны хариуцлага тооцсон утаа ихтэй байгаа автобусууд дээр өнөөдөр Улаанбаатар хотод бол 900 гаруй автобусууд нийтийн тээвэрт одоо өдөрт бол зорчдог. Энэ хүрээндээ ингээд үзэхэд 94 автобус гэдэг бол бас яг нэг 10% зөрчил бол гарсан байгаа. За энэ шалгалтын дүнд уг автобуснуудыг одоо бас утааг багасгах, утаагүй болгох одоо ажлууд бол хийгдсэн. Нийтийн тээврийн парк шинжилтэд холбогдуулаад BRT төсөл хэрэгжинэ. Энэ бол одоо хурдан замын автобус буюу нийтийн тээврийн одоо хөгжүүлэх, нийтийн тээврийг илүү одоо орчин үеийн шинэлэг, дэлхийн чиг хандлах нийт зүйлсийн хэлбэрээр хөгжүүлж байгаа хэлбэр. За энэ хүрээндээ бас парк шинжилтийн асуудал бас хийгдэнэ. Эхний ээлжинд бид нэр BRT төслийн хүрээнд 200 одоо бас автобус парк шинжилт ингээд хийхээр зорж байна. Ингээд эдрийг нийлбэрээр наваад үзвэл 500 гаруй автобус одоо парк шинжилт бол хийгднэ гэж ойлгож байна. Иргэдийн хувьд ч хотын даргын захирамжийг дэмжиж байгаагаан сошиал орчинд илэрхийлж байгаа юм. Хэдийгээр шилжин суурьших нь үндсэн хуулиар заагдсан хүний эрх боловч агаарын бохирдлын хэмжээ үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх үс хэмжээнд хүрээд байгаа учраас нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд олон жилийн судалгаанд тулгуурлан мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг тусган иргэдийн санал хүсэлтийг үндэслэн энэхүү захирамжийг гаргасныг иргэд дэмжиж байна. Дэлхийн томоохон хотуудын утаанаасаа салсан төв бол нэлээд сайн хязгаарлалтай арга хэмжээ авчиж энийг бол сайжруулсан төвтэй. Тэгэхээр манай энэ сая нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсүүдийн асуудыг бол сая үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээрээс цаашаа дэмжсэн байгаа. Энэний дагуу бол улсын их хурал дээр бас агаарын чанарын хувьд бусад хуулийн дээр өөрчлөлт оруулаад явахаар бол шийдвэрлсэн байгаа. Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй хэмээн заасан байдаг. Тиймээс язгуур эрхийнхээ төлөө агаар болон орчны бохирдлыг бууруулахын төлөө иргэн бүр нэгдэхийг уриалж байна.